За би одоо нэг 10 гаруй удаагаа зөвсөж байгаа. Тэгээ яг өөрт ямар үр дүнтэй ашигтай вэ гэхээр за нэгдүгээр одоо нөгөө эмэгтэй хүмүүс ч болохоор нөгөө нэг сар болд унцсаа гадагшлуулах тийм нөгөө физиологийн нэг тийм чадвартай. Тэгээ эрэгтэйчүүд болохоор тийм зүйл байдаг учраас бас дээрс ингээд тогтмол ингээд цусаа ингээд солбож одоо ингээд шинжилж явах шаардлагатай гэж би бол тэгж ойлгож байгаа. Тэр утгаараа тэгээ дээрэс нь бас нэг удаа цус өгөхөд 3 хүний амь насыг авардаг гэдэг тийм судалгаа байдаг. Тийм учраас бас хүний амь аварна гэдэг бол өөрөө маш сайн зүйл гэж ойлгож байгаа учраас цусаа өгдөг. Цусаа бэлэглэх нь болохоор хүний амь насыг аврах хамгийн чухал үйл ажиллагааны нэг хэсэг. За мөн донорын тухай бол цусны донор болон эртний донор гэж хоёр төрлийн донор байдаг. За тэгэхээр нэг төрлийн донор цусны донор байгаа. Тэгэхээр цусны донор нь болохоор та улиралдаа хамгийн бага хугацаанд улиралдаа нэг 2 сартаа нэг удаа хүнд ингээд цусаа бэлэглэх нь хамгийн багадаа 3 хүний амь насыг аварна гэж үздэг. За мөн эртний донорын та карт авснараа хамгийн багадаа та 8 хүний амь насыг аварна гэж үздэг байгаа. За хүн цусны донор болсноороо хүн цусаа өгснөөрөө одоо артерийн даралт ихсэг өвчтөй хүн гэх юм бол артерийн даралт буурах ч юм уу тийм ээ. Нэгөөсөндөө цус шингэрэх ийм үйл ажиллагаа таны биед болно гэсэн үг. Цусаа шингэлэх юм уу? За даралтаа бууруулах ийм үйл ажиллагаа таны биед ажиглагдана. Ингэснээрээ хүний биед маш сайн үр нөлөөтэй ийм үйл ажиллагаа юмаа. За ковид цар тахлаас болоод энэ цусны донорын маш ховордож ирсэн. Нэн ялангуяа ховор бүлгийн цустай хүмүүсийн цусны нөөц маань маш их багасж ирсэн. Тэгэхээр иргэд олон нийт маань хүнд амьдрал бэлгэлэхийн тулд та бүгддээ цусаа хандуулаарай гэж уриалахаар байна. Yes, зөв төгнөр хайдаг гарсан байна. Өөч. Талаас орж ирсэн. Чи мэдээгээ өвчж өгөөрэй за текстээ. За. Эрүүл мэндийн хөгжмөнтэй ингээд тусаа хандварлаа гэдэг. Тийм.
ирж байгаа.